Би бол жишээ нь оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг их муу гэрээ болцсон гэж би хийж хэлэхгүй, мэдээж Монголын эдийн засгийг өсгөхөд дэлхийд хувь нэмэр оруулсан. Гэхдээ бид нэр тэр гэрээнээс сургамж авах ёстой. Энэ олон жилийн дараа. Оюутлогын гэрээг хилцэж явах үед хэлэлцэжсэн тэр протоколуудтай танилцсан. Тухайн үед энэ оюутлогоо төсөл Монгол улсад ногд төр ашиг буюу 34%-ийн ашигыг аваад 6.2 тэрбум долларыг Монгол улсад одоо урамтлуулнаа, өөрөө гож ийм байна гэж хэлсэн юм бэл. 34%. Яг өнөөдрийн бидний өөдрөг төсөл шиг. 2023 оны байдлаар бодит гүйцэтгэл хэд байгаа гэж оюутлого 2.8 байгаа шүү дээ. Их гоё юм ярьж ирсэн байхгүй тухайн үед. Тухайн үедээ ч гэсэн тухайн үед хүн болгоно л мэдээж Монгол улсад ногдол ашиг өөрөө гож өртөнэ гэд мэдээж эн чинь төсөөлөл ингэж одоо зардал нь юм өндөр болоод ийм юм асуудал үүснэ гэдгийг төдийлөн нөгөө эрсдлийг бас бүрэн тооцож чадаагүй л байхгүй. Тэрнээс биш тухайн үед ажиллаж исэн хүн болгоно л энэ гэрээг Монгол улсад ашигтай гэхээр ингээл ярилцаал 6.2 гээл өнөөдөр 2.8. Гэтэл өнөөдөр зөөвж аваа төслөөс Монголын талд ногдох орлого төр бид нэр бодож үзье. 5.6 тэрбум доллар 34%-аар олох болцоотой. Гэтэ эрсдэлгүй. Энэ тохиолдолд бол эрсдэл нь маш өндөр байгаа байхгүй. Эрсдэл нь. Тэгэхээр ер нь ногдол ашиг гэдэг бол хамгийн эрсдэлтэй орлого. Та тэрийг мэдэж байна. Хамгийн эрсдэлтэй. Юу гэхээр тэр чинь татвараа төлөө, төлбөрөө төлөөд бүх зардлаа хасаад хамгийн сүүлд ирж байгаа. Ногдол ашиг байхгүй. Гэтэл өнөөдөр манай энэ төрийн өмч дуулуурхайн компаниуд ч, төрийн өмчийн компаниуд ч бай. Зардал өсгөд ашиг нь өсдөггүй. Зардал нь өсгөд гэдэг нэг ийм аргатай болчиход байна шүү. Тэрэн шиг ийм төсөл дээр ч гисэн бид нар хамгийн зөв хувилбар нь өөрөө юу юм бэ гэхээр шууд тэдний ашигтай ашиггүй ажиллана уу, гаднаас зээлээ авна уу, тэр төслийг яаж удирдахаас үл хамааран Монгол улс манай газрын эвлийн баялаг ашиглаж байгаа бол бид нар ямар ч одоо яриа хилцэл байхгүйгээр шууд борлуулалтаас нь амнаатал авъя гэдэг хэвхэв. Тэд ямар байхаас үл хамаар. Ингэх юм бол эрсдэл багасна. Тэгэхээр эрсдэл эн чинь 45% эрсдэл багасж байгаа хэвхэв тооцоол. Энийг бид нэг тийм одоо таамагаар яриад байгаа зүйл бол огт биш. Монгол улс анхудаа өөрөө гадны гадны компанитай гэрээгээ хийхдээ өөрийнхөө хөрөнгө оруулалтын гэрээний драфтыг боловсруулад өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын гэрээний драфтан дээр ажиллаж байгаа. Хоёрд бид анхудаа үндсэн хуулийн өөрчлөлтөн дээр тохируулаад санхүүгийн схем хийсэн. Энийг тэр FAST гэдэг стандартын дагуу тэр IMF-с гаргадаг аргачлалын дагуу анхудаа өгөөж тохируулаад яг одоо та мэдээ санхүүгийн хүн сая ингээд манай энэ ажлын хэсгийнх нь бас дэлгэрэнгүй танилцуулах бах. Ингээд бүх хувилбарууд дээр тэр assumption-уудыг гаргаад ингээд тооцож тоогоор ярьж байгаа. Ингээд бид нар тулгаж байгаа байхгүй юу? 50 дээр нэмэхний хүрэхгүй байна гэд хөрөнгө оруулагч талд. Яагаад хүрэхгүй байгаа юм бэ? Бид ямар ч тохиол нэг л зарчим байр. Бид санхүүгийн хариуцлага хүлээхгүй, бид хөрөнгө оруулалт хийхгүй. Яагаад гэвэл бид нар газрын хэвлийн баялагийг ашиглуулж байна. Энэ тохиолдолд бол бид заавал 50 дээр нэмэх нэгээ авнаа л гэдэг. Ямар ч тохиолдолд. Тэрнээс биш компани менежментэд ордог нэр зүүдэг, даваахан захирал тавьсан болдог. Тэгээд ашгаа хүлээгээд суудаг. Тэгээ одоо хүлээсээр байтал өнөөдрийг хүртэл бид нар өмнөх гэрээнийх ногдол ашиг хүрч чадахгүй шүү дээ.